Нэгдүгürt одоо бол энэ лайв маань бакалаврын боловсролыг, дээд боловсролын бакалаврын зэргийг Монголдо сурж эзэмших нь оновчтой юу? Гадаад гишаа явж сурж эзэмших нь оновчтой юу гэдэг асуултан дээр хариулах гэж байгаа. За хоёрдугаарт энэ одоо лайв маань ямар ч одоо тохиолдолд нийтлэг монгол хүний хүнд зориулж, нийтлэг монгол залуучуудад зориулж энэ лайв хийж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж санаа хэлэх гээд байна гэхээр ямар ч тохиолдолд одоо Монголдо эргээд ирж ажиллах, энчинээ насан туршдаа амьдрах, байх за ийм залуучуудад зориулж энэ лайв хийж байгаа шүү. Мэдээж зарим нэгэн хүмүүс бол одоо нийт амьдралынхаа ихэнхийг гадаадд өнгөрүүлээд гадаадд хөдөлмөрлөд ажиллаж иж болно те. Тэр юу л үүсэхгүй. Тэр хүмүүст бол зориулсан лайв биш. Нийтлэг монголчууд, монгол залуучууд их буюу Монголдо амьдрах тэр хүмүүст зориулж лайв хийж байгаа шүү. За гуравдугаарт Монгол улсдаа мэдээж хэрэг төрж өссөн. Энэ чинь 10 жилээ одоо их сургууль ерхий боловсролын сургуулиуд төгсөж байгаа тэр залуучуудад зориулж хийж байгаа. За ингээд үндсэн сэдв рүү оръё. Тэгэхээр за миний хувьд бол одоо бакалавра мэдээж хэрэг Монголдо төгссөн. За санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгч мэргэжлэр, бизнес эдийн засгч мэргэжил байгаа. За энэ мэргэжлэр ингээд төгссөн баамаа. За тэгээд эндээс нэг зүйлийг бол миний явсан замаас ингээд та бүхэнд 2 3 зүйлийг голчлоод хуваацъя гэж бодлоо. За нэгдүгээр асуудал нь бол юу вэ гэхээр яг тэр нөгөө бакалаврын зэрэг гэдэг чинь ингээд яг шинжлэх ухаан гэдэг сэдв рүү ороод шинжлэх ухаан гэдэг зүйл тэр дотроо ингээд сонгоод авцсан байгаа тэр эдийн засаг уу одоо юу тийм уул уурхай юу эсвэл одоо тэр юу дэс өөр одоо чиглэлийн тэр ямар салбарыг сонгосноос хамаарат тэр салбарынхаа шинжлэх ухааныг ойлгох гэж байгаа. Ийм л зорилготой тэр салбар маань өөрөө юу юм бэ гэдгийг мэдэх гэж байгаа, ойлгох гэж байгаа. За тийм л одоо төвшний дээд боловсролын зэрэг юм шүү дээ бакалавр гэдэг маань. За мастер гэх юм бол тодорхой нэг одоо сэдвийг, асуудлыг сонгож аваад тийм ээ. За тэгээд тэрийг шийдэл нь энэ байна гэж ингэж гаргаж ирэх зорилгоор сурч байгаа дээд боловсролын зэрэг байж байна. За PhD доктор гэдэг ингээ явах юм бол судалгааны цаг хүрээч их гүнзгий болно. Тэгээд тодорхой асуудлуудыг шинжлэх ухааны шин үнцэг арга барилаас харж одоо гаргаж ирж ингэ судлах зорилготойгоор явж байгаа юм зэрэг. За шинжлэх ухааны доктор гэж байна те. За тэр бол магадгүй бүр одоо нөгөө шин ойлголтыг тухайн шинжлэх ухаанд тухайн салбарт оруулж ирэх хэмжээний ийм одоо боловсрол зорилгоор одоо хамгаалдаг юм зэргүүд байна. Тэгэхээр бакалавр гэдэг маань бол одоо юу та бүгдэд те бакалаврын зэрэг эзэмшиж байгаа залуучууд маань та бүхэн бол ерөнхийдөө энэ шинжлэх ухаан гэдэг зүйлийг ултаа суурьтайгаар нь маш сайн дээд түвшинд одоо мэдж авах зорилгоор сурж байгаа юм аа. За тэр дотроо мэдээж сонгож авсан эдийн засаг уу, банк уу, санхүү юу те. За өөр одоо нөгөө уул уурхай юу, механик уу, электроник уу одоо юу гэдэг нэ тийм чиглэлүүдийг бол мэдээж одоо 3 4 дэх курс рүүгээ ингээд яг тухайлсан мэрэгш чиглэлээрээ мэрэгшээд ингээд сурдаг. За ийм байж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол яг тэр суур мэдлэгээ өөрсдийнхөө монгол их хэлээрээ маш сайн таргиндаа шингээж ойлгож авах нь бол их чухал гэж бодож байгаа. Тэгэхгүйгээр шууд 10 одоо нөгөө ерхий боловсролын сургуулиуд төгсөөд тэгээд гадагшаа бакалавр хийх гээд явчихаар нэгдүгээр тэр маань бол англи хэл дээр байж таарна тийм ээ. За хоёрдугаарт нөгөө тэр шинжлэх ухааны үндсэн ойлголтуудаа маш зөв мэдж авч ойлгохын тулд энэ хүн тархиндаа ингэ суулгаж эзэж мартагдахааргүй суулгаж ингэж чадчих тэр суур одоо боловсрол тэр мэдлэг дээр үндэслэж цаашаага тэр хүн карьераа аль нь надад тохирох вэ, аль нь болохгүй, аль нь зөв бэ, буруу вэ гэдгээ тодорхойлох юм чадамжтай болох юм болов гэж ингэж бодож байгаа. Нэг үе бол одоо яг эдийн засгийн салбарт бол Монгол улсын
одоо их сургуулийн эдийн засгийн сургууль, санхүү эдийн засгийн их сургууль те энэ сургуулиудын маань хөтөлбөр бол нэг үеуд бол супер сайжирсан. Айгуу сайн болцсон байж байгаа. Тэгэхээр яг тэр сургуулиудад те мэдээж чанартай сургуулиудад бас сурж иж тэр чинь мэдлэгээ бүрэн зүрэн авах уу, зөв ойлгох уу, хэр зэрэг юм ойлгож мэдж чадах уу гэдэг нь бас хамаарна шүү дээ. Тэгэхээр чанартай ийм сургуулиудад сураад тэгээд тэгсэн хүн бол яг тэр чиглэлийн үндсэн тэр юмнуудыг бүрэн дүр ингээд ойлгоцсон. Дотроо ухамсарлцсан ойлгоцсон байдаг. Тэрийг одоо хүртэл ингээд хизээж мартагдахааргүй тийм төвшөнд одоо сурцсан байдаг. За жишээлбэл миний хувьд бол одоо санхүү эдийн засгийн сургууль ингээд эдийн засгийн мэдлэгээр төгссөн гэж байна. Тэгэхдээ би бол тэр сургуулийн хөтөлбөрүүдийг бүгдийг үзэж сурч өөрийн болохоос гадна өөрөө маш их хичээж яг хөрөнгөний зах зээл гэдэг тэр зах зээлийг байрж авч тийшээгээ бүх хүч хөдөлмөрөөр хайж тийшээ ингэж мэрэгшиж орж чадсан. Тэгж зөв мэрэгшиж орж чадахын тулд тэр сургуулийн чинь өгж байгаа тэр мэдлэг тэгээд тэрийг нөгөө их хэл дээрээ хүлээж авч тархиндаа өөрийн болгож тэ хизээш мартагдахааргүй ингэж ухаарч ухамсарлана гэдэг маань өөрөө хамгийн чухал зүйл юм байна гэж бол миний хувьд боддог. Тийм болохоор миний хувьд бол та бүгдд юу гэж хэлэх вэ гэхээр бакалавра бол Монголдо хийгээд их хэл дээрээ яг тэр үндсэн ойлголтуудаа шинжлэх ухааныхаа тэр одоо ойлголтуудын хоорондын учир холбоо тэр бүх зүйлийг авчих хэрэгтэй, ойлгочих хэрэгтэй, ухамсарлаад тархиндаа шингээгээд авчих хэрэгтэй. Тэгэх юм бол суурь их сайн тавигдана. Тэгээд та дараачихаа төвшин мастер хийх бол тэгээд янз бүрийн доктор хийх бол тэр нэг суурь мэдлэг юм чинь айгүй их танд тусдсан болно гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт яг одоо манай энэ эдийн засаг санхүүгийн чиглэлээр бол би бол хувьдаа одоо энэ сургалтын хөтөлбөрүүд маань их сургуулиудын маань сургалтын хөтөлбөрүүд маань бол нэг тийм дутгаар олон улсын түвшнээс дутгааргүй сайн байгаа гэж бодож байна. Сайн байгаа гэж бодож байна. Гэхдээ та мэдээж сургуулаа зөв сонгох хэрэгтэй. Ямар сургуульд орох вэ? За ямар чиглэлээр сурах гэж байгаа вэ? Тэр чиглэлээр сурах гэж байгаа бол тэр чиглэлээр хамгийн сайн сургууль нь яг аль нь вэ гэдгээ маш их зөв сонгох хэрэгтэй. Тэгжиж мэдээж таны нөгөө суурь одоо тэр шинжлэх ухааны ойлголт мэдлэг суурь бааз суурь чинь сайн тавигдаж өгнө. Зөв тавигдаж өгнө. Бүрэн бүтэн тавигдаж өгнө. Системтэй тавигдаж өгнө гэж. За ингэж бас бодож байна. За тэгээд гуравт нь одоо хэлэх зүйл бол юу вэ нөхөр би одоо ингэж ер нь ойлгоод байгаа. Их сургуульд бол одоо юу гэдэг яг ажил дээр гараад ашиглах шууд мэдлэг практик одоо мэдлэг гиг бол бүрэн эзэмшүүлж чадахгүй шүү дээ. Их сургуульд бол харин их сургуультай их сайн одоо сурчих юм бол бакалаврынхаа одоо 4 жилийг маш үр дүнтэй сайн өнгөрөөчих юм бол альва асуудалтай тулгархад тэрийг айгүй хурдан хугацаанд зөв шийдэх чадах тэр одоо сэтгэлгээг өөртөө эзэмшүүлж байгаа. Мөн альва шин зүйлийг хурдан хугацаанд зөв сурах тэр арга барилыг их сургуулийн бакалаврынхаа 4 жилд одоо 4 жил чинь бол энэ альва ажил дээр гараад альва асуудалтай тулгархад тэрийг мэдэхгүй ч байсан гэсэн маш хурдан мэдээд мэдэхдээ их улстай суурьтай зөв мэдэх тэр арга барил тэр сэтгэлгээг бол их сургуульд хүн авдсан байна гэж ингэж ойлгоод байгаа. Ингэж ойлгох одоо аргачлалтай болохын тулд ийм сэтгэлгээтэй болохын тулд нөгөө тэр авах мэдлэгээ яг чанартай их сургуулиас нь за мөн чанартай их сургуулиас нь за мөн одоо яг өөрийнхөө их хэл дээрээ тийм аваад тэгснээрээ тэр салбарынхаа ойлголтуудыг үндсэн ойлголтуудыг одоо маш их сайн эзэмшиж сурч мэдэж чаднаа л гэж хэлдэг. Одоо
Ингэж одоо дүгнж бодож байна. За тийм болохоор миний хувьд бол бакалаврынхаа зэргийг тэ бол Монголдо сураад ингээ эзэмшсэн илүү бааз суурь өөрийнхөө суурь мэдлэгийг зөв тавих, зэгстэй тавих, бүрэн бүтэн тавихад бол илүү хэрэгтэй хаа гэж бодож байна. За бас нэг өөр нэг хөлбөр байдаг. Юу вэ гэхээр 2 дугаар курсээс эхлээд гадагшаага бас суралдаг тийм ээ. Тим хөтөлбөрүүд байдаг. За тэр бол бас миний хувьд байж болох юм гэж бодогддог. Яг л 1 2 дугаар курст чинь бол тэр үндсэн ойлголтууд, үндсэн шинжлэх ухааныхаа тэр суурь бааз мэдлэгийг бол заагаад их сургуульд бол заачдаг. Тэгээд 3 4 курст бол нөгөө илүү жоохон мэрэгшсэн юм детальны мэрэгшсэн юм хичээлүүд рүү ордог шүү дээ. За тийм болохоор 1 2 дугаар курстаа бол сайн хичээж чадах юм бол нөгөө үндсэн бүх юм ойлгоод авчихна. Тэгээд 3 4 дугаар курс гадаад хийх юм бол бас байж болох юм аа гэж бол бодож явдаг юм аа. За тэгээд та бүхэн маань одоо эцэст нь хэлэхэд гадаадд сурна гэхээр л аюул лаг мундаг болоод лаг одоо тийм мэдлэгтэй амар хилтэй ийм болно гэж бол эндүрч ерөөсө болохгүй шүү. Тэгэхээр нэгэнд гадагшаага мөнгө төгрөгөө зараад цаг хугацаагаа зараад явчлаа бол тэр топ 50 сургуулийнх нь нэгт нь топ 10 сургуулийнх нь нэгт нь явах хэрэгтэй. Тэгжиж яг тэр дэлхийн төвшний тэр нэг юм сонсох тийм газар очиж чаднаа. Тэрнээс гадаад сургаал ирэхээр л одоо бусдаас ялгараад бусдаас одоо лаг болоод илүү мэддэг болоод тийм ийм ерөөсөө байхгүй. Ямар нөхцөлд та үнэхээр бусдаас гадаад явж сурснаар ялгарч чадах гэхээр чанартай сайн сургуультанд тэнцэж орж чадаж сурсан тохиолдолд тэр хүсэж байгаа зүйлтэй хүрнэ. За тийм болохоор та бүхэн маань одоо бакалавра хэрвээ гадаад үнээр хийх гэж байгаа бол явах гэж байгаа сургуулаа аюул сайн судлаад шинжилээд нэг ранкаараа хідэд ордын те тэр бүх зүйлээ сайн төлөвлөж бодорой гэж ингэж хэлэх байна. За ингээд өнөөдрийн маань лайв өндөрлөж байна. За дараагийн лайваар оюутныхаа 4 жилдээ та бүхэн маань яг яаж одоо сурч хөдөлмөрлөх вэ? Оюутны 4 жилдээ одоо та яг юуг эзэмших нь хамгийн чухал вэ гэдэг талаар тий өөрийнхөө тэр амьдралын их далай гэдэг тэр газар руу гарахын тулд ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ гэдэг тал дээр өөрийнхөө одоо ариун их туршлага гэж хэлчихье да. Ариун их туршлагаасаа та бүхэнтэйгээ бас хуваалцсанаа.